ардын зураач урлагийн гавьяа зүтгэлтэн Адиагийн сэнг зохиогийн хар буур хэмээх алдарт бүтээлийг Хэрлэн 5 дугаар сургуулийн дүрслэг урлагийн дуулынгийн сурагч Амирлан бэлэг дурсгалын зүйл болгон хаягдл цаас ашиглан бүтээлээ. За та бүхэн бүтээлийн бүтсэн түүхтэй танилцсан уу? За бидний хийж байгаа бүтээл бол удирдамжийн дагуу дахин боловсруулагдах хаягдл материал ашиглаж хаягдл цаас болон сонирмын цаас, артай цаас зэрмэчлэн ашиглаж хийж байна. За ингээд цаасаа усаар дэвтээгээд маш сайн зуурч нунтаглана. За цаасаа зуурч нунтаглаад нунтагсныхаа дараа тарган цавтайгаа холиод тэгээд тэрнийг өнгөнд оруулаад тэгээд бүтээлдээ хэрэгжилж байна. За ингээд гаргасан өнгүүд маань ингээд өнгөнийг угаашаараа өнгө холиод цаастайгаа холиод тэгээ өнгийн цааснууд гаргаж тэрнийг нэг бүрчлэн энэ дээрээ бүтээл дээрээ ашиглаж хийж байна. Тэгээд манай бүтээл бол жазаа бүтээл. Эдэд хаягдл материал ашигласан хаягдл болон дахин боловсруулалт материал ашиглан хийнэ гэж бодож байна. Жазанда мөн хаягдл материал болох хулдаасны голыг ашигласан. Тэгээд хаягдл цаасаа буудаад жазаа чимгэлж байна.